За, ирж эхлэе. Аюу, орцоо. Ганлен. Бос. Цаа хийж өгье. За. Сайн байна уу лигчээ? Сайн байна уу? Сайн уу лигчээ? Ийшээс. Аюу, ор. Аюу. За. Та нар ямар нэг юм олж авсан тийм үү? Би одоо ойлголоо. Бид Ах нараа. Би том сүрлийн талаар баг зэрэг ойлгосон. Тэр нь байгалийн гамшигаас ялгаатай. Хүн төрлөختний хувь заяа ирээдүг хөнддөг. Тийм ээ. Гэхдээ миний мэдмээр байгаа зүйл бол Бурхан яагаад бие махбодтой болж яагаад том сүрлийн өмнө ирнэ гэж. Бурхан бүлэг ялагчдыг бий болгохын тулд сүрлийн өмнө ажилдаг. Тэгснэр ялагчид сүрлийн дараа Тэнгэрийн хаанчлалд өргөгдөхөд тэнцэнэ. Бид эзэнд маш олон жил итгэж, төвчж, зовж, эзний төлөө зарлагдаж, ийш тийш гүйж, загалмай уурж, эзний замыг дагсан. Бид Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх шалгуурыг хангахгүй гэж юу? Тийм шүү. Бид маш их зовж өдөр бүр сонор сэрэмжтэй хүлээсэн. Бид бүгд бэлэн байгаа. Энэ хангалтгүй гэж юу? Тийм хаанчлалын нэрэн үе ирэхээс өмнө өөрөөр хэлбэл Бурхныг агуу цагаан сентийн шүлтээ эхлэхээс өмнө эзний төлөө, эзэнд итгэх итгэлийнхээ төлөө бидний хийсэн энэ бүх зүйл хангалттай байсан. Гэхдээ Бурхныг бий болгохыг хүсдэг ялагчтай харьцуулбал ерөөсөө хангалттай биш. Тэгвэл бид өөр юу хийх ёстой? Төр хүлээгээрэй. Хэдүүлээ Библи уншия. За. Матай 5 дугаар бүлэгт 8 ёроолтыг дурдсан байдаг. Лиаха, та эхнийх нь уншиж болох уу? За. Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэйе. Учир нь Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Амен. Энэ 8 ёроол нь хүнд өгсөн Бурхны амлалт, хүнд тавьдаг Бурхны шаардлага. Эхнийхт нь Бурхан хүмүүсээс даруй байхыг шаарддаг. Даруухан хүмүүс л Тэнгэрийн хаанчлалд орж чадна. Тийм ээ. Лиаха, хүмүүс даруухан байх амархан гэж та бодож байна уу? Амархан? Та тэгвэл энийг биелүүлсэн үү? Тэгсэн. Чи зүгээр л даруухан байж бардамнахгүй байх ёстой. Тийм шүү. Гаднаа даруухан байна гэдэг нь дотроо даруухан гэсэн үг үү? Ямар ч бардамналгүй гэсэн үг үү? Та юунд ч хүрээгүй. Ямар ч хөв нэмэр оруулаагүй байх үедээ, эгэл жирийн итгэгч байх үедээ, Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг хангахгүй гэж санагдах үедээ бардамнахгүй даруухан байж чадна. Харин бусдаас илүү сайн, илүү их ажиллаж, хүмүүсийн зүрх сэтгэлд бусдаас илүү нэр хүндтэй, байр суурьтай болох үедээ та үнэхээр даруухан хэвээр байх уу? Ямар ч бардамналгүй байх уу? Тэр үед та бие барьж чадахгүй, даруухан байхад хэцүү болж, огт бардамнахгүй байх бүр ч боломжгүй болно. Оюун ухаандаа та би бусдаас дээр, би бусдаас давуу, би энгийн хүн биш. Миний удирдлаггүйгээр бусад хүн байж чадахгүй. Миний байр суурь, шагнал гарцаагүй бусдынхаас илүү дээр байна гэх мэтийн бардам зүйлэл бодно. Тийм ээ. Даруй төлөв байхын тулд бие барьж өөрийгөө өгшүүлэхгүй байх ёстой. Бардамнаад байвал энийгээ илчилж болохгүй. Хянах ёстой. Нууцаар эзэн залбирч чамайг сахилгажуулахыг гуйх ёстой. Тэгвэл болно. Тийм биз дээ. Бид ингэж хэрэгжүүлдэг. Тийм ээ. Эн чин дүрсгэлт биш үү? Энэ бол хоорон мэхлэлт. Төлөв дараа байх чинь зүгээр л гаднах зүйл. Бардамнал ихэрхүү зан чин жинхэнэ. Та бардам ихэрхүү маадгар байхыг хүсэхгүй ч яаж чадахгүй. Тийм байж яаж чадахгүй үстэй. Та өнгөрч бүр өөрийгөө өргөмжилж эзнээс хүлээн авсан бүх нэгүслээ тоолох нэрийдлэр хувь нэмэр чадвах, чадвар авьяас бэлгээ байнга гайхуулна. Хэдий та дотроо бие барихын тулд чадах бүхнийг хийж, би эзнээс суу алдрыг хулгайлж болохгүй, би эзнээс суу алдрыг хулгайлж болохгүй гэж боддог ч өөрийн эрэхгүй байнга өнгөрч өөрийгөө Паултай харьцуулдаг. Паулын хэлснийг уншихад би сайн тэмцлэр тэмцэж явах замаа дуусгаж
Итгэлээ хадгалсан. Одооноос эхлээд надад зориулсан зөвхт байдлын тэтэм зэхэгдэжээ. Та өөртөө итгэх итгэлээр бялхаж өөрийн эрэхгүй өөрийгөө ялагч гэж үзэн аль хэдийн тэр тэтмийг зүүжгсэн мэт байдаг. Би энэ бүх зүйлийг отооч мэдэрдэг. Ава. Хүрээд ирдээ. Ава, ах эгч нар энд байгаа штэ тий? Тэ? Ах эгч нар. Яагаад бус буцлааг байгаа юм бэ? Бараг буцлах гэж байна. Ава. Ах эгч нар манай усыг ууж болохгүй. Гашуун шорвог шүү дээ. Тийм ээ, цай чанаад чамдан тарагдахгүй. Ундаа авч өгч болохгүй юу? Өө. Миний энэ тархийг дээ. Би тэрийг мартчихаж. Тэгвэл хурдхан яваад аваад. Ава. Мөнгө хэрэгтэй штэ. Байгаа л энэ. Яваад. Жаахан жимс авах хэрэгтэй юу? Тэг. За. Тэгвэл энэ мөнгө хүрэхгүй хаа. Ээжээсээ гуйгаад авчих. Өө, та ээжийг мэдэн штэ. Санаа зовлтгүй. Би аргыг олно. Болохгүй зээлэр авчи явъя. За, бид хоёр явлаа аваа. Болгоомжтой яваарай. Төгс хүчит бурхны ярьсан энэ зарчмын дагуу хэрэгжүүлээд зүрх сэтгэлэм наажмаар цэвэр тунгалаг болсон. Бас би бурхны өмнө үргэлж тайван байж чаддаг. Өмнөхтэйгөө харьцуулахад бусадтай өрсөлдөж, бусдад атаархдаг байдал минь хамаагүй багасж гайгүй болсон. Сайн байна, тийм ээ. Ийм байдал гарч ирлээч гэсэн би өмнөх шигэ зовхоо болсон. Сайн бай. Тийм байна. Би тэгж чаддагч болоос. Бурханд талархъя. Яг л эзэн Есүсийн амласнаар зүрх сэтгэлдээ цэвэр ариун хүмүүс өрөөлтэй. Учир нь тэд бурхныг харах болно. Чи өөртөө тун Дээрээс сэтгэл бурхны- ханамжтай байх шиг. Чам шиг хүн бурхныг харна. Дээрээс нь бурхны одоогийн Та энийг мэдэхгүй байна. Гэхдээ бид хамтдаа номлодог байхад тэр ярьж зүрхэлдэг байсан. Ялангуяа олон хүн байх юм бол ярингуутал нүүр нь улайчдаг. Хай. Чи хэлдэ. Чи өмнө нь тийм байсан биз дээ. Мартчихаа юу? Яха. Бусдын танаас дээр байхыг хараад танд ямар санагддаг вэ? Атаархдаг. Харж байна уу? Бодит баримтын өмнө хүмүүсийн үнэн төрх ил гардаг. Байр суурь нэр хүнд хамаагүй бол хүмүүс гаднаа даруухан байж чаддагч. Хамаатай байх юм бол хүмүүс даруу байгаад байж чаддаггүй. Яагаад тэгдэг вэ? Яагаад гэж? Яагаад вэ? Бурхан чамайг цэвэрлэхээс өмнө ам чин тэр чигтээ адилхан хуучны чинийл хөндөгдөөгүй ам байдаг. Хүмүүс энэ хуучин аминдаа бүрэн хянуулж амьдэрдэг. Өөр ямар ч сонголт байхгүй. Энэ хуучин ам бие тоосон зан чанараар дүүрэн энэ бие тоосон зан чанарын эрхшээл дор хүмүүсийн элчилж амьдран харуулдаг зүйл нь угаасаа л байр суурь алдар нэрийн төлөө өрсөлдөх, атаархал, зөрчил, тэмцэл, бусадтай өрсөлдөж тэмцэлдэх. Үнэхээр даруухан байх нь саранд хүрэхээс ч хэцүү. Саранд хүрэхээс ч хэцүү. Богдунэн. Бид үнэхээр яаж чаддгүй. Тийм ээ. Хүн бүр энэ баримтыг харсан. Чамд нүглийг дийлэх чадварч байхгүй. Байнга нүгэл үлдээ зогсохгүй, завхарсан зан чанарын хяналтанд дор амьдардаг, үүнээс салж чаддаггүй. Тийм ээ. Хүмүүс эзэн Есүсийн амласан ёроолтой гэдгийн хүн тавих 8 шаардлагыг ч биелүүлж чадахгүй. Тийм ээ. Хүмүүс гаднах зан авираараа шалгуурыг давлаач. Дотроо нүгэл төг чанараар дүүрэн байдаг. Тэд бурхны замыг дагахад яасан ч тэнцэхгүй. Ийм хүмүүс яаж Тэнгэрийн хаанчлалд өргөгдөж чадах юм бэ? Тиймээс хүмүүсийг улам их цэвэрлэх хэрэгтэй. Тэгснээр зан авирын хувьд өөрчлөгдөд зогсохгүй. Нүглийг дийлж нүгэл үлдэхээ болж чадна. Мэдээч энэ хүн төрлөختөнд хэрэгтэй зүйл. Бас энэ удаа бурхны хийж байгаа ажил. гайхалтай. Одоо бид нүгэл дууг чанараасаа ангижрах замтай боллоо. Бурхан талархах. Аха. Шинэ ажлын өөр нэг үе шатыг хийхээр бурхан эрх ёстойг би баг зэрэг ойлгож байна л да. Гэхдээ бурхан яагаад махбод болох ёстой юм бэ?
Бурхны сүнс ажиллахаар ирсэн бол айдлах байх биш үү? Яагаад Бурхны сүнс ажиллахаар ирдэг юм бэ? Тийм шүү. Та нар энэ асуудлыг хараахан яриаг байгаа. Тийм ээ. Бидэнд яриад өгөөч. Эзэн Иесусийн цовдлол амьллаас хойш хэр их хугацаа өнгөрсөн бэ? 2000 жил. Тэгвэл Бурхны сүнс энэ 2000 жилийн хугацаанд ажилласаар ирсэн биш үү? Би Бид тэгж бодож байна. Бурхны сүнс 2000 жил ажилласан. Та нар түүний замыг яаж дагахаа мэдэх үү? Нүгэл туг чанар чинь шийдвэрлэгдсэн үү? Магадгүй шийдвэрлэгдээгүй. Гарцаагүй шийдвэрлэгдээгүй. Дөнгөж сая